намайг ангууд үлддэг. Тэгээд өглөө эрэнгүүт байж би бүр ямар сандаа ажил дээр хонсон багтаа гэж бодтол. Намайг Уран Мэлэг гэдэг тогтмол бизнесийн хэлтсийн дарга компанид ороод 20 жил болж байгаа. Нийт бүтээгдэхүүний чинь бид нэр газтай болон газгүй гэж өөр хоёр ангилж хараад байгаа. Тэгээ газгүй буюу уус, цай, жуус нийтдээ тогтун гэж нэрлэж байгаа. 25 оны 6 сард компани төлөөлөөд Монгол улсаа төлөөлөөд Конкодогийн систем дотроо хамгийн анх удаагийн богино хугацааны юм дадлгаж хөтөлбөрт Хонконгт хамрагдаад лээ. Хөтөлбөрийн төгсгөл бид нар юу хийгээд дууссан байх вэ гэдэг аль хэдийн төлөвлөгөөгөө гаргацсан байсны хамгийн чухал хэсэг бол цай болон жуус гэдэг энэ хоёр категорийн ялгарлыг Монголынхаа хэрэглэгчдэд маш тодор гаргаж өгөх юм даалгавартай байсан. За тэрний хүрээнд бид нар цайны категори дээр маш том судалгаа хийсэн. Хэрэглэгчдэд яг чихэрлэг цайны зах зээлийг юу гэж хүлээж авдیں۔ За яг энэ бүтээгдэхүүний талаар ямар ойлголттой байдیں۔ Тэрний араас бид нар тэр судалгаан дээрээ суурлаад цайныхаа брэнд кампанийг 4 сараас эхлээд хийгээд одоо хүртэл үргэлжлээд төгсгөл шат руугаа ороод явж байна. Хонконг ч нөгөө айгүй заавгүй маш хурдтай юм амьдралын хэм маягтай ажлын байранд өрсөлдөөн өндөр. За өрсөлдөөнийгөө дагаад хүмүүс маш хурдтай ажилдаг. Тэгээд маш гүйцэтгэлтэй. Тэгээд бүх юм тодорхой. Энэ бол айгүй тийм агууштай. Өглөө 9 цагт ажилдаа ирэхэд ингээд аль хэдийн ирсэн байж байгаа. Тэгээд би орой 9 хүртэл сууж байгаа. Намайг ангууд үлддэг. Тэгээд өглөө эрэнгүүт байж би бүр ямар сандаа ажил дээр хонсон багтаа гэж бодтол тэгэж айгүйх нөгөө бас ажиллаа гэж хийдэг юм байл. Түрүүл нөгөө нэг дурдсанчлан проактив байх байдал, урьдчилж илүү бэлтгэлтэй байх байдал тий. Тэр бэлтгэлийг хангахын тулд маш их судалгаа, өдөр тутмын тогтмол үйл ажиллагаа. За тэгээд өөр юм сэтгэлгээ. Хонконг хүмүүсүүдийн яг нөгөө нэг үндсэн цаад нэг мөн чанар гэж тийм үү? Илүү хурдтай байдаг, тий цаг хугацаатай байдаг. Тэр ажиллах арга барилыг буцаад эргээд Монголдо авчирч зөндөө боломжууд байна гэж харсан. Тэр боломжуудыг бодит байдал болгох энэ бол дараагийн хийх хамгийн том ажлууд байна да.